өдрийн мэндийг хүргэе. Анхан түвшний сургалтын зориулсан хичээлийн хүрээнд таны статистикийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичгийн талаар та бүхэнд мэдээлэл өгье. За бодлогын баримт бичиг нь бол үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн АД 207 дугаар тушаалаар батлагдсан. За бодлогын баримт бичиг нь бол дараах агуулгын хүрээнд батлагдсан байгаа. Статистикийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг. За мөн хоёрт нь албан тушаалын шатал хөгжлийн зураглал. За гуравт нь инженер тамирчид албаагчдад дасан зохицох хөтөлбөр, хариуцсан чиглэл нэгжийн ажлын дараалал. За дөрөвт нь сургалтын жилийн багц төлөвлөгөө. За тавд нь албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн мэргэжлийн түвшин үнэлгээний хурдас. 6-т бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх 2023-аас 26 оны үйл ажиллагааны төлөв багтсан байгаа. За статистикийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичигт нийт 8 бүлгээс бүрдсэн байгаа. За нэгт нь бол нийтлэг үндэслэл нь бол 4 хэсгээс, за хоёрдугаар бүлэгт нь бол хүний нөөцийн бүрдүүл тогтворчуулалт нь 8 хэсгээс, за гуравдугаар бүлэг нь санхүүжилтийн хэсэг нь бол 5 хэсгээс, за дөрөвдүгээр бүлэг нь бол шинэ албаагчийг чиглүүлэх хэсэг нь 3 хэсгээс, за тавдугаар бүлэг нь бол албан тушаалын шатлал хөгжүүлэх чиглүүлэгч нь бол 5 хэсгээс бүрдэж байгаа. За 6-р бүлэгт бол ажлын гүйцэтгэл ур чадварын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь 5 хэсгээс, за 7-р бүлэг нь бол хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад дотоодын хамтын ажиллагаа сайжруулах сургалтанд хамрагдах чиглэл нь 10 хэсгээс бүрдэж байгаа. За бусад 8-р бүлэг буюу бусад хэсэг нь бол 5 хэсгээс бүрдэж байгаа. За үүнийг та бүхэнд танилцуулах юм бол нийтлэг үндэслэл дээр бол бодлогын баримт бичиг нь үндэсний статистикийн хорооны салбарт ажиллаж байгаа нийт албаагчдыг засгийн хараад үйл ажиллагааны статистик төлөвлөгөөнд шаарддаг хэрэгжүүлэх шаарддаг бүтээлч чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, за түүний үнэлэх хэрэгцээг тодорхойлох, мөн санал шалгаруулах, за албаагч тоног чадварыг нэм илрүүлэх замаар удирдлагын манлал албаагийг чадахжуулахад энэхүү бодлогын баримт бичиг зорилго оршиж байгаа. За хоёрт нь эрхцэн орчны хувьд бол Монгол улсын үндсэн хууль, төрийн албаны тухай, хөдөлмөрийн тухай, статистикийн тухай зэрэг холбоот хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх шаардлагатай. За энийг та бүхэн харж байна. За гуравт нь бол хэрэгжүүлэх зарчмын хувьд бол чадахын зарчим нэгтэн, за хоёрт нь мэргэжлийн мэргэсэн байх, за гуравт нь багаар ажиллах, дөрөвт нээлттэй тод байх, тавт удирдуулах ёсыг баримтлах, за 6-д байгууллагын соёлын ёс зүйн хэмжээг төлөвшүүлэх, за 7-д нь бол ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, за 8-д санал санаачлалд хэмжин оролцоог идэвхжүүлэх, за 9-д цахим соёлын хэмжээг нэвтрүүлэх гэсэн юм зарчим барьж байгаа. За 4-р бүлэг буюу энэ бодлогын баримт бичгийн үйлчлэх бүрээн нь бол үндэсний статистикийн хороо, аймгийн нийслэл төрийн статистикийн газар хэлцээний албаагчдад болж байгаа. За 2-р хэсэг буюу 2-р бүлэг бол хүний нөөцийн бүрдүүл тогтворчуулдаг байгаа. За энэ дээр бол төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн албан тушаалын тодорхойлолт нийцсэн мэргэжлийн чиглэлээр төгссөн иргэн, за үндэсний статистикийн хороонд ажиллаж байгаа албаагчдаас бүрдүүлнэ гэсэн байгаа. За 3-р хэсэгт нь бол хүний нөөцийн хөдөлгөөн, тогтворчлон түвшин ур чадварыг үнэлэх, за мөн ажлын туршлагын шалхуур үзүүлэлтийг баримтлах, төлөвлөх, ажлын байранд тохирох ёс зүй, боловсрол, ур чадварын туршлагын шаардлагыг хангасан байна гэсэн бол дөрөвт нь албаагчийн цалин хөлсийн ур чадварын илүү шаардлага залтанд шууд ажилласан албаагчд олгодог болох гэсэн. За 5 дахь хэсэгт нь бол албан хаагч нь шинэ бүтээл амжилттай санаачлаг гаргана, бод тэмдэлт гаргасан тогтоогдсон тохиолдолд төлөв спортын тэмцээнд амжилт гаргасан албаагчдад шагнаж уламжлах хэмжээг хэрэгжүүлнэ. За 6-ад нь албаагчийн ажлын үр дүн мэддэг санаачлалыг нэмэгдүүлэх, доктор сурчлаа ажиллахад ажлын байрны нөхцөл сайжруулах, өнгөрч чөлөө цагийн үзэг боловсон өнгөрүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх заасан байгаа. За 7-д нь бол албаагч нийгмийн бодлогыг хангах чиглэлээр хэмжээгүүд үе шатаар хэрэгжүүлэх гэсэн бол 8-д нь бол албаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор өрөөнд тухай хуулийн заасан
цааснчлан одоо бөөсгөн цагаар ажиллах, зайнаас ажиллах нөхцөл бололцоогоор хангах, мөн захин болоод тахимаар ажиллах боломжийг одоо бий болгох гэж одоо энэ хэсэгт дурджээ. За 3 дугаар бүлэгт бол сонгон шалгалтын хэсэг орсон байгаа. За энэ дээр бол 3-1-т бол шаардлагатай албан тушаалын сонгон шалгалтыг төрийн албаны хууль одоо тогтоомжийн хүрээнд ил тод нээлттэй байдлаар зохион байгуулна гэсэн бол 2 дугаарт нь төрийн албаны хууль заасан одоо нийт дагуу сонгон шалгалтыг зохион байгуулахдаа албан тушаалын тодорхойлон заасан ерөнхий ур чадвараас гадна статистикийн мэдлэгийг харгалзаж үзнэ гэсэн байгаа. За 3-т бол ахлах гэсэн тэргуун түвшинлийн албан тушаал одоо сонгон шалгалт байгуулах үнийн нөөцийн асуудал хариуцсан нэгжээс албан агчид бэлтгэж албан тушаалыг ахиулах хөрвүүлэх бодлого баримтлан гэсэн байгаа. За 4-т бол одоо удирдах албан тушаалтын заламж халааг тухайн газар нэгжээс одоо бэлтгэнэ гэж. За 5-т нь албаагчдын мэдлэг ур чадварын түвшин одоо жил тутам үнэлнэ гэсэн байгаа. За 4-р бүлэг буюу шинэ албаагчид чиглүүлэх бол нэгт нь бол шинээр томилох албаагчдыг зориулсан чиглүүлэх судалтыг хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжээс танхим болон цахим хэлбэр одоо зохион байгуулна гэсэн бол 2-т нь тухайн албаагчид томилогдсон нэгжээс мэдлэг мэргэжил арга зүй одоо удирдлагаас хангах эрх хүчийг чиглүүлэх албаагчийг 12 сар хүртэл хугацаанд одоо томилно гэж. За 3-т нь бол шинээр томилогдсон албаагч чиглүүлэх чиг бол жилд 20-оос илүүгээр шинэ ажилтныг одоо дадлахжуулах. За мөн тухайн ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд нэмэлт ажилтныг одоо биелэлээр тооцно гэдэг тусгаад өгсөн бол 5 дугаар бүлэг дээр бол энэ тушаалын шатлал чиглүүлэх гэсэн одоо энэ хэсэгт энэ бүлэгт орсон байгаа. За энэ дээр бол 5-1-т бол усны статистикийн орны ажлын байранд одоо орлон гүйцэтгэх, за удирдах албан тушаалыг бэлтгэх, албан тушаалын шатлал төлөвлөлтийн нэгдсэн болгохтой байна. За 2-т нь албан тушаалын шатлал төлөвлөлтийн тухай ажилтны өөр өмчлөлтөөр өөр газар нэгж болон бусад газар нэгжээс одоо нэг зөвлөхийг сонгоно. За зөвлөгчөнд татлагдсан тохиолдолд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжээс одоо өөр зөвлөхийг санал болгохоор ингэ тусгаж өгсөн. За 5-3-т бол албан тушаалын шатлал төлөвлөлтийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны болон тухайн ажилтныг чиглүүлэх зөвлөх нь тухайн албан агчийн ажлын гүйцэтгэл үнэлэхээс нэмэлт ажлын биелэлээр одоо тооцно гэдэг оруулж өгсөн. За 5-4-т албаагч одоо албан тушаалын шатлалт төхөөрөмжийн зургалтай байна гэсэн байгаа. За энэ зөвлөлийн даваад албан тушаал албаагч одоо албан тушаалын төлөвлөлтийг хийнэ гэсэн. За 5-т бол албан агчийн ажлын гүйцэтгэл үр дүн мэргэжлийн түвшинд одоо үнэлгээний эхний 5 байх тусаа албаагч сул одоо онтооны албан тушаал дэвших давуу байдлыг бий болгоно гэж. За 6-т нь бол ажлын гүйцэтгэл ур чадварыг удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэх гэдэг энэ бүлэгт болсон. За энэ бүлэгт албан агчийн ажлын төлөвлөлт гүйцэтгэлийг одоо байгууллагын зорилго зорилтоо бэлдүүлнэ. За 6-гийн 2-т нь бол албан агчийн ажлын ачааллыг судалгааг жил бүр одоо гаргаж ажлын ачааллыг төвлөржүүлэх, зохион байгуулах арга хэмжээд одоо хэрэгжүүлнэ гэсэн бол 6-гийн 3-т албан агчийн ажлаа төлөвлөх гүйцэтгэлээ тайлгнах, үнэлэх, за хариуцлагын тооцох системийг боловсронгуй болгож шатны одоо гүйцэтгэлийн мэдлэгийг одоо нэвтрүүлнэ гэдэг одоо тусгаж өгсөн. 6-гийн 4-т бол албан тушаалын залгамж чанарыг хангах, албан агчдын доктортой ажиллах зорилгоор мэргэжил ур чадрын түвшин одоо тогтоож гарааны үнэлгээг хийнэ гэж одоо тусгасан байна. За 6-гийн 5-д бол гүйцэтгэл ур чадрын үнэлгээний үр дүнд үндэслэн тухайн жилийн сургалтын хэрэгцээг тодорхойлно гэдэг тусгасан байна. За 7-р бүлэгт бол хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад дотоод хамтын ажиллагааг сайжруулах, суулны хамгаалах гэдэг энэ бүлэгт орсон. За 7-1-д бол усны статистикийн хороонд хүний нөөцийн бодлоод гадаад дотоодын хамтын ажиллагааг төвчүүлэх чиглэлээр төлөвлөгөө анхаарч ажиллана. За 7-гийн 2-д бол статистикийн салбарын хүний нөөцийн бодлого зорилгын талаар судлаа, тэдгээртэй харилцан туршлага солилцох, мэдээлэл солилцох, за хамтран ажиллах, олон улсын байгууллагаас хүний нөөцийн хөгжүүлэх чиглэл мэргэжил хагацын дэмжлэг тусалцаа авна гэдэг. За 7-гийн 3-т бол байгууллагын зорилго зорилттой нийцсэн албаагч чиглэсэн урт дунд богино хугацааны сургалт хөгжлийн хэлбэрийг одоо үештээр хэрэгжүүлнэ гэсэн тусгасан бол 7-гийн 4-т байгууллагын сургалт хөгжлийн үйл ажиллагааны үр дүнд тогтмол хэмжээж сургалтын үйл ажиллагааг бодит хэрэгцээ тулгуурлан удирдах болно гэдэг. За 7-гийн 5-д бол байгууллагын хэрэгцээ шаардлагатай ажлын байрны мэргэжлийн чиглэлээр албаагчдад олон улсын түвшинд
одоо мэрэгшүүл мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд хамруулах тусгасан. 7-6-д бол албаагчийн албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг боловсролыг одоо дээшлүүлэх ур чадвар хөгжүүлэхэд анхаарч ихтэй сургууль болоод сургалтын байгууллагатай хамтран ажиллах. За мөн танхимаар болоод зайнаас суралцах нөхцөлийг одоо хангаж ажиллана гэж тусгасан болоо 7-7-д суралцагч байгууллага болох зорилттой ажиллах, албаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүл, ажлын байранд бие биенээ суралцах, үйл ажиллагаа дэмжих, за ахмад ажилтнуудаа суралцах, туршлага солилцох, за манлайл одоо менторшип, манлайлалын хэлбэрийг одоо хэрэгжүүлнэ гэж тусгасан. За 7-8-д бол удирдах албаагчийг одоо манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, за мөн сургалтын тухай бүр одоо хамруулж тасралтгүй одоо хангана гэж тусгасан байгаа. За 7-9-д бол сургалтын хамт албаагчдын одоо алтан тушаал боловсрол ажилласан хугацаа, мэргэжил ур чадвар, карьер төлөвлөлт, хэрэгцээ шаардлагатай сургалтын одоо төрөл, сургалтын одоо нэгдсэн төлөвлөгөөнд тусгана гэж заасан бол 7-10-д хүний нөөцийн одоо асал хэрэгцээ нэгжээс сургалтын цахим болгоодоор нь үе шатаар нэвтрүүлж түн дүнслэн сурах, мэргэжүүлэх сургалтын цахим одоо сургалтын суралцах орчныг бүрдүүлнэ гэдэг хэлсэн байгаа юм аа. За мөн энэ хүү бодлогын баримтчгийн одоо 8 дахь бүлэгт за 8-1-т статистикийн байгууллагын ажилтны албаагчтай ажил хийх гэж боловсон хэвцээ эрх хүлээн ёс зүйн хэмжээг мөрдөж ажиллана гэж тусгасан бол 8-2-д ажилтнуудтай хооронд үүссэн хөдөлмөрийн багны ялгуулгын гадуурлалтад хязгаарлалт за давуу ял тогтоохгүй бөгөөд шудрыг ашиглах тодтой байдлыг хангана. За 3-т нь статистикийн байгууллагын хүний нөөцийн одоо удирдлагын үйл ажиллагаа болох хүний нөөцийн бодлогын хэрэгжилт судалгааг ажлын байрны шинжилгээ ур чадрын гүйцэтгэлийн үнэлгээг сургалтын үр дүнд 2 жил тутамд үнэлэн шаардлагатай тохиолдлын мэргэжлийн байгууллагаар хийлгэж болно гэж тусгасан бол 8-4-д ажилтны албаагч хоорондын харилцаа, хандлага, ёс зүйн холбоотой санал хүсэлтийг хүлээн авч холбогдох үр журмын дагуу бүрээнд одоо авч хэрэгжүүлж ажиллана гэсэн байна. За 8-5-д бол хүүхдэд одоо ээлтэй орчин бүрдүүлж бага насны хүүхдэд албаагчдын ажил амьдралын тэмцээг хадгалах одоо чиглэлийг баримталж ажиллана гэж одоо бодлогын баримт тусгасан. За энд та бүхэн харж байгаа хоёрт нь албан тушаалын хөгжил зурглалыг одоо оруулж өгсөн байгаа. За энэ дээр бол төр албаны тухайг бол заасанчлан за төр албаны ерхий шалгалт өгсөн иргэд тусгай шалгалтыг одоо энэ дараах нь мэргэжил болоо туршлагууд заасанчлан албан тушаалуудад шалгалт өгөх байдлаар ингээд зурглалыг тусгаж өгсөн. За статистикийн үйл ажиллагааны эрхлэн гүйцэтгэх албан тушаал тавьдаг шаардлага бол мэргэжлэнээс одоо эрхийн менежер хүртэлх нийт одоо 10 албан тушаалд за үйл ажиллагааны чадварыг тодорхойлсон байдлаар одоо энэ чиглэлээр тавьж байгаа. За энэ дээр нэгдмэл хэрэгцээг тодорхойлох, хоёрт нь төлөвлөх чадвартай байх, за гуравт загварчлах, за дөрөвт мэдээлэл цуглуулах, за тавт нь мэдээлэл боловсруулах, за 6-д дүн шинжилгээ хийх, 7-д тархах, за нэлэх гэсэн юм чадваруудыг одоо зайлшгүй эзэмшсэн байх хэрэгтэй гэж. За энэ дээр бол мэргэжилт нь бол 1-4 болвол мэргэжилт 1-5, за шинжээч болоод ахлах шинжээч 1-5 гэтэр, за статистик 1-6, ахлах статистик 1-7, за хэлцээний дарга болоод ерхий менежер хүртэлх албан тушаалын одоо тавьдаг шаардлага 1-8 буюу эдгээр бүх чадруудыг эзэмсэн байх ийм шаардлага тавьж байгаа юм. За 3-т нь бол шинээр томилогдсон албаагчдын тасан зохицох хэлбэр байгаа. За шинээр томилогдсон албаагчдыг болгонд одоо энэ тасан зохицох хэлбэрийг хэрэгжүүлнэ. За энэ дээр анх танилцах үе шат гэж байгаа. За танилцах үе шат дээр бол тухайн албаагчд одоо албаагчдын хувийн хэрэг бүрдүүлэх, за мөн цалингийн дансны дугаарын мэдээллийг хэрхэн авах. За албаагч томилогдсон шийдвэрийг танилцуулах, за ажлын үнэлэх, цагийн бүртгэл хийх, за мөн байгууллагын танилцуулга хийх, за хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн холбогдох дүрм журам, брэнд бук, за мэдээллийн аюулгүй байдлын холбогдох журмуудыг одоо танилцуулах, одоо хариуцах албаагчдыг бас энэ дээр тусгаж өгсөн байна. Тусгаж өгнө. За мөн суурин компьютер тоног төхөөрөмжд одоо дагалдах програмын суулгаж өгөх нь бол за мөн холбогдох яаруу сүлжээний инженерүүд хариуцахаар ингээд тусгаж өгсөн. За суух өрөө саналыг бас мөн хуваарлана. За хамт олон танилцуулах үйл ажиллагааг бол хүний нөөцөөр
асуудал авсан нэгжээс одоо зохион байгуулна. За ингээд нэг бүрэлбэл танилцах үе шат нь бол дараах энэ 5 чиглэлээр бол байх нь. За 2 дахь хэсэг нь бол дасан зохицох үе шат байгаа. За энэ дээр чиглүүлэгч буюу сургууль тасгалжуул дадлагжуулагч албаа гэж одоо томилж байгаа. За энийг бол хүний нөөц сургуулийн хэлцээс одоо томилно. За мөн шинэ албаа гэж одоо ажлын байранд дадлагжуулах нь бол нөгөө чиглүүлэх албаа гэж дараах байдлаар одоо ажиллах арга ингээд тусгаж өгсөн. Ажлын холбогдох файл, материалууд хүлээлгэн өгөх. За ажлын төлөв хэрхэн хийх заавар өгөх. Ажлын байрны сургалт хийх. Ажлын цахим орчныг одоо танилцуулах гэдэг ингээд оруулж өгсөн. За мөн шинэ албаа гэж чиглүүлэх сургалтыг одоо сургалт хариуцсан одоо нэгжээс зохион байгуулахаар энэ тусгаж өгсөн. За албаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон холбогдох гэрээ бол нэгжийн даргатай байгуулах ингээд зааж өгсөн байнамаа. Тэгээд дасан зохицох үе шат маань үндсэндээ энэ 4 чиглэл үе шатаас бүрдэж байгаа. За дүгнэх үе шат нь бол дараах үе шаттайгаа. За энэ дээр албаагч гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжлэлт болон хийс ажлаа тайлбарна, нэгжийн даргана. За гүйцэтгэлийн төлөвлөгөөний бэлтгийг дүгнүүлнэ. За мөн тухайн албаагчийн үндсэн ажилтнаар ажиллах хамлахдаа хөдөлмөр гэрээ байгуулах хэсэг бол хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж одоо шийдвэрлэхээр ингээд одоо энэ хөтөлбөр тусгагдсан байгаа. За энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх нэгжийн хувьд бол одоо тухайн албаагчид өргөдлөхөөс ахгуулаад одоо ажилдаа дасан зохицох хүртэлх одоо хариуцах нэг хүртэл тусгаж өгсөн. За үйл ажиллагааны дараалал нь бол үндсэндээ за хөргөл анкетыг хэрхэн бүрдүүлж өгөх вэ? Материалыг хэрхэн бүрдэж одоо ERP програмд оруулах уу? За нэр төсөө этгээд ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн өгөх вэ? Төлөвлөлтөд тэмцэх газраас ирүүлсэн одоо мэдүүлгийн танилцуулж хүн хэрэгт хэрхэн хадгалах зэрэг эдгээр үе шатыг ингээд нэг үржилж ингээд тусаж өгсөн байгаа. За энийг та бүхэн ингээд уншаад танилцахыг хүсье. За нийт одоо энэ 24 одоо дарааллаар ингээд холбогдох одоо нэгж нь хариуцсан одоо албаагчдыг одоо энэ чиглэлээр одоо ажиллахаар ингээд нэг үржилт тусгаж өгсөн байнамаа. За дөрөвт нь бол жилийн багц төлөвлөгөө байгаа. Жилийн багц төлөвлөгөө нь бол салбарт ажиллаж байгаа нийт албаагчид одоо заавал суух, тухайн жилд суух одоо сургалтуудын одоо хязгаарыг зааж өгсөн. За гүйцэтгэх шатны одоо албаагч бол жилд 3-аас 8 одоо сургалтын зайлшгүй суусан байх хэвээр. Үүнд заавал суух сургалт, мэргэжүүлэх сургалт, хүүхний хөгжлийн сургалтанд тавигдсан байх хэвээр. За дунд шатны одоо удирдах албан хаагч бас 3-аас 5 сургалтанд нууцсан байгаа. Үүнээс одоо заавал суух сургалтанд суусан байх хэвээр. Мэргэжүүлэх чиглэлийн одоо сургалтуудад суусан байх хэвээр. За энэ чиглэлээр 3 чиглэлийн сургалтанд суусан байх хэвээр. За хүүхний хөгжлийн сургалтанд бас мөн нэг чиглэлээр. За удирдах шатны одоо албаагч бол мөн одоо заавал суух сургалтанд суух хэвээр. За мэргэжүүлэх сургалтанд бол жилд 2-оос доош суусан байх хэвээр. За мөн туршлага суулцах сургалтын зайлшгүй суусан байх хэвээр. За энэхүү юу нь бол одоо нийт сургалт жилийн хугацаанд сургалтын нийт ажлын цагаас одоо ээлж амралтыг хассны дүнгийн 10% хүртэл байна гэдэг заасан байгаа. За эдгээр одоо сургалтын одоо үйл ажиллагааны бол одоо хүний нөөцийн асуудал хариуцсан сургалтын асуудал хариуцсан нэгжээс одоо дүгнэж гаргахаар юм тусгагдсан байнамаа. За 5 дугаар хэсэг бол албаагчийн ажлын гүйцэтгэл үр дүнгийн мэргэжлийн үнэлгээг зааж өгсөн. За энэ нь бол засгийн газрын хэрэглэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушааллын сэтгүүр хавцалтаар бол ингээд дагуу үнэлгээг дүгнэж байгаа. За үүнээс гадна бол бид хүн бол энэ дээр хандлагын ёсцон ур чадвар хэсэгтэр бол эцсийн цаг ашиглалтын менежментийг оруулж өгсөн байгаа. За мөн тухайн албаагчид ирүүлсэн гомдол хэрхэн ирсэн зэргийг бол энэ дээр шинжилгээр одоо тусгаж одоо үнэлгээнд ингээд тусгаж өгсөн онцлог байна. За энэхүү бодлогоор амжилт чинь бол түрүүн хэлсэнчлэн 2023-аас 26 оны үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан байгаа. За үйл ажиллагааны төлөвлөгөө нь бол үндсэндээ түрүүний хэлсэн 8 бүлгийн хүрээнд бол хэрхэн яаж одоо үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх үү гэдэг дээр найруулж онцгийн дараалал болоод хэрэгжүүлэх нэгжийн гэх юм тусгаж өгсөн байгаа. За хүний нөөцийн одоо бүрдүү докторжуулалт чиглэлээр бол үндсэндээ нийт 10 чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр байгаа.
За хоёр дахь сонгон шалгалтын хэсэг дээр бол үндсэндээ 4 чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. За гурав дахь шинэ албаар чиглүүлэх чиглэлээр бол нийт 8 чиглэлийн үйл ажиллагааг тусгацсан байна. За дөрөв дахь одоо энэ албаны шалгалт чиглүүлэх чиглэлээр бол нийт 5 чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөсөн. За эдгээр зүйл нь 2023-аас 25-6 он хүртэл хэрэгжүүлэхээр гэдэг үе шүү дээ. Тусгаад өгсөн. За 5 дахь одоо ажлын үүсгэл ур чадварын удирдлагын тооцоог нэвтрүүлэх нь бол нийт 10 чиглэлээр чиглэлийн үйл ажиллагаа. За 6 дахь буюу хүний нөөцийг хэрэгжүүлэх чиглэлээр гадаад дотоод хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сургалтын хамгаалах чиглэлээр нийт 32 чиглэлийн үйл ажиллагааг тусгасан байна. За бусад үйл ажиллагааны хүрээнд бол 3 чиглэлийн үйл ажиллагааг тусгасан байна. За энэ дээр та бүхний өршлөнд танилцуулж өгье. За өнөөдөр бид бүхэн 2023 онд бол яг энэ чиглэлээр бол ингээд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн байгаа. За энэ дээр та бүхэн харж байна. За хийгдсэн ажлуудыг энд бас та бүхэн уншиж танилцахыг хүсье. За 2024 оны хувьд бол одоо яг энэ төлөвлөгөөнд тусгацсан ажлуудыг одоо бид бүхэн хэрэгжүүлэн ажиллаж байна. За энэ хүрээнд бол дараах ажлуудыг явуулж байна. За тэгээд гаралтай сонсон та бүхэнд баярлалаа.